Халдашгүй хан хэрэн босгочихсон юм шиг хаалганаж олны өмнө Монголын ард түмнийг хуурам эхэлж ичгнүүргүүгээр худлаа ярин элэг өрж байсан 100-ны манлай худалч Сангаживын баяр зохтыг баривчлаа. Түүнтэй хамт Эрдэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаасан оюу толгой Дубайн гэрээг цээжээрээ хамгаалж байдаг Ямпсайхан иргэний бүртгэл мэдээллийн төвийн дараагаар ажиллаж байсан Ариун сан нарыг ч бас баривчилжээ. За баяр зохтыг бол мэдээж өнөө 10 сая долларын хэрэгээр нь нээнтэглээд түлхчихсэн хэрэг. Ямпсайханыг харин Дубайн гэрээтэй холбоотой хэрэгээр баривчилсан. Эсэргүү сайхан бэлгийг хамт золигт гаргаад баривчлах гэтэл муу юмны үнэр авсан майнер Америкийн Денверээс хаашаа чөдлөхгүй гээд үрийчгсэн тул энэ удаадаа золигт гаргаж арай бараагүй бололтой. Байсан бол хамттан л туг тахих байлаа. Манан бүлэглэлийн хан хэрэм цуурч суураараа ганхан амиа бодон нэгнийгээ золигт гаргаж ирсний эхний дохион энэ. Авилгатай дэмжих газрын дарга инх жаргалын албан тушаалын хугацаа дуусаж энэ хаврын чуулганаар орных нь хүнийг томилох тул уг баривчилгаа түүний хийсэн сүүлийн ажил нь байх. Манер хэний хүн билээ дээ? Ойлгомжтой. Тэгэхээр маш ойлгомжтой асуудал энд анзаарагдаж байна. Баригдсан хүмүүсийн дотор байгаа Ариун сан бол Норвегийн алтан уйгийн салшгүй найз сайн хамтна. Харин Норвегийн алтан уйг нь Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх. Шудраг осны үүднээс энэ баривчилгааг хийсэн гэж үзвэл энэ түрээд мухардаж байна. Яаж ч утсан өөрийн зөвлөхийнхээ гарын үнийг барьж хорих шалтгаан ерөнхийлөгчийн зүгээс гаргахгүй. Гэтэл явж 7 хаус нэлэрчгээд байгаа баярыг барьж хорсонгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол эсрэг талын тоглолт болох нь ойлгомжтой. За товчхондоо манан бүлэглэл үхэгтэй өхөр бууга тавьж байгаа нь энэ юм болов уу? Бохир тоглоомонд оролцсон хүмүүс ном ёсороо хайлж байгаа нь энэ баг. Улс төр тэр дундаа Монголын шиг эрээ цээргүй бохир улс төр тутгалдан орсон бүхний эцсийн хаалга нь шорон. Баяр цогт тэрэл жамаараа хаа байсан Америкаас саахалзаж хурч ирээд тулхтуулчихлаа. Золигт гаргаж туг татна гэж энэ шүү дээ. 20 мянган хувьсагч байдгаа гэж итгэдэгч хоёрхан нүүдлийн цаана өөрийг нь шоронгийн хаалга тосож байна гэж зүйдэлгүй хүрээд ирдэг эви чаваас баяр цогт. Яг л номоороо хайлчтэй хөрхий.